оюуны чадварын IQ төв үзүүлж байна. Сайн бацгаана хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр сурах бичгийн 67-оос 69 дугаар хуудасны ангилах сэдвийг үзнэ. Бид өдөр тутамдаа хэрэглэдэг эд зүйлсээ өнгө, хэлбэр, дүрс, мөн зориултаас нь хамаарч ангилдаг. Энэ хичээлээр дүрс болон эд зүйлсийг ижил шин чанараар нь ангилах чадварыг хөгжүүлэх зорилготой. Энэ чадварыг хөгжүүлэх нь сэтгүүхийн үйлдэлүүдийг шатаараалан системтэй хөгжүүлэх замаар логик сэтгэлгээний суурийг зөв төлөвшүүлэх зорилготой. Ингээд хамтдаа зарим бодлого дасгалуудыг бодцгоё. Хуудас 67 өгөгдсөн дүрстэй ижил бүлэгт багтах дүрсийг арын хэсгээс ол. Эхлээд өгөгдсөн дүрсүүдийг тодорхойлъё. Ингэснээр дасгалыг ажиллахад илүү хялбар болно. Дүрсүүдийг сайтар ажиглавал хэмжээний хувьд жижигээс том руу томорсон байна. Мөн бүгдээрээ дөрвөлжин дүрсүүд байна. Үүнээс харахад энэ бүлэгт арын бүлгийн 2 дахь дүрс хамаарах юм байна. 67 дугаар хуудсын бусад дасгалуудыг бие даан гүйцэтгэрэй. Хуудас 68 дасгал 2 өгөгдсөн зургийн мэдээллийг сайтар ажиглаад хүснэгтүүдийг бөглөөрэй. Дугуй дүрс дотор хичнээн нохой байна вэ? Зөв хариуг олж дугуйл. Дугуй дүрс доторх нохойг тоолъё. 1, 2. Зөв хариулт нь 2. Дугуй дүрсийн гадна хичнээн нохой байна вэ? Дугуй дүрсийн гадна 1 нохой байна. Зөв хариултаа дугуйлаарай. Дугуй дүрс дотор морь, туулай, нохой нийлээд хэд байна вэ? Хамтдаа дугуй дүрс доторх амьтдыг тоолъё. 1, 2, 3, 4. 4 буюу зөв хариултаа дугуйлаарай. Дөрвөлжин дүрсэд хэдэн туулай байна вэ? Дугуй дүрс нь дөрвөлжин дүрс дотор багтаж байгаа учраас дугуй дүрсэд байгаа туулай дөрвөлжин дүрсэд багтана гэсэн үг. Иймээс 2 туулай байна. Дөрвөлжин дүрсэд хэдэн нохой байна вэ? 3 нохой байна. 69 дугаар хуудсын сонирхолтой бодлого дасгалыг бие даан гүйцэтгэрэй. Дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай найзуудаа.